Сайн бацгаана уу? CarMax-ийн шоурум дээрээс мэдчилж байна. Өнөөдөр би та бүхэндээ 5 дахь үеийн Toyota RAV4 автомашины хамгийн гүйцэтгэл өндөртэй хувилбар болох Adventure загварыг танилцуулахаар бэлтгэлээ. (2013-аас 2018 оны хооронд худалдаанд гарсан өмнөх 4-р үеийн RAV4 автомашины хувьд тухайн үеийн Toyota Corolla автомашины MC нэртэй платформ дээр усрагддаг байсан бол 5-р үеэс эхлэн Toyota-гийн шинэ платформ руу шилжиж Lexus NX загвартай ижил TNGA-K нэртэй платформ дээр усрагддаг болсон. Ингэснээр их биеийн хатуулга сайжирч илүү аюулгүй дуу чимээ багтай болсноос гадна тэнхлэг хоорондын зай уртсаж жолоодлагын чанар үлэмж нэмэгдсэн байдаг. Хамгийн чухал нь доторх салооны зай илүү өргөн уужин болсноор жолооч болон зорчигчид 5 тухтай хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлснээр давуу талтай. Мөн 5 дахь үеийн RAV4 автомашин дээр танилцуулсан өөр нэг шинжилэлт бол идэвхтэй амьдралын хэв маягтай хэрэглэгчдэд зориулсан цоошин Adventure загвар юм. Энэ энгийн стандарт загваруудтайгаа харьцуулахад Бартаа замын гүйцэтгэл өндөртэй, спортлог, адал явдлыг илэрхийлсэн хэв шинжтэй, аль ч төрлийн зам дээр өндөр гүйцэтгэлийг үзүүлэх чадвартайгаараа онцлог гэж хэлж болно. Манай CarMax Mongolia-гийн зүгээс RAV4 Adventure загварыг зөв жолооны үрттэй үйлдвэрийн баталгаатайгаар Монгол улсын зах зээл дээр хамгийн боломжийн үнээр нийлүүлж байна. RAV4 Adventure Plus загварын маань хувьд 115.6 сая төгрөг, Adventure Ultimate буюу хамгийн дээд опшнтэй загвар маань 127.6 сая төгрөгийн үнэтэйгээр бэлэн борлуулагдаж байна. Adventure загварын гол онцлогуудаас дуртад гадна талаасаа уртлын нүүр буюу гэрэл хэсэг нь илүү догшин, хурц загвартай болж шинжлэгцээ. Мөн абууд болон дугуйны хэмжээ опшноос хамаарч 225/60.8 зүйл 235/55.9 гэсэн хэмжээтэйгээр гардаг. Газраас тэнхлэг хүртэлх зай ойролцоогоор 21.8 см буюу илүү өндөр болсон бөгөөд үйлчлүүлэгч өөрөө хүсэх юм бол автомашины тэнхлэг тохиргоог алдагдуулахгүйгээр зориулалтын өндөрлөгөө хийлгэж энэхүү зайг 5-аас 6 см орчим нэмэгдүүлэх боломжтой. Мөн дээврийн хувьд хэсэгчилж онгойдог бүтэн панорамик хар шилэн дээврийг суйрлуулж өгсөн бөгөөд автомашины үзэмж гаднаасаа илүү гоёмсаг, нарны гэрэл саадгүй орж ирэх давуу талтай болсон. Автомашины их гэрэл үзэгдэх орчин сайжруулах өргөн тусгалтай, урдаас ирж буй автомашины гэрлийг өөрөө автоматар мэдэр солигддог, ухаалаг функцтэй хол ойрын лид гэрэл төлөвтэй. Үүнээс гадна жолоодлагын үед байнгын астик гэрэл урд манангийн гэрлүүдийг нэмэлтээр суйрлуулж өгсөн байгаа. Харин автомашины гадна толлын хувьд байршлын электрон тохиргоотой хаалдаг, автоматар эвддэг функцтэй болсноор хэрэглээг илүү хэлбэрчилсэн. Арын тээшний хэсгийн зай 580 литрийн багтамжтай бөгөөд тансаг зэрэглэлийн автомашинуудад байдаг бүлт мэдэрчтэй алгатаагаараа онцлог. RAV4 Adventure загварын хувьд 126 кВт-ийн чадалтай 206 Нм-ээр мушигдаг 2.0 бензин хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэгддэг. Уг автомашиныг Бартаа замын гүйцэтгэл талаасаа хамгийн давуу болгож байгаа гол хүчин зүйл нь монголчууд бидний сайн мэдих Full Time буюу байнгын 4 дугаар хөтлөх систем юм. Үүн дотроо энгийн 4 дугаар хөтлөгчөөс ялгаатай нь Dynamic Torque Vectoring буюу автомашины хүчийг тухайн нөхцөл байдалд тохируулж автоматар хуваарилдаг ухаалаг системтэй. Жишээлбэл Бартаа саадтай зам таны автомашины аль нэг дугуйг гусаад явхад хүндрэлтэй нөхцөлд үүслэе гэж бодоход Dynamic Torque Vectoring систем нь бусаж буй дугуй руу хүч хуваарлахыг зогсоож бусад дугуйнууд руу хүчийг автоматар хуваарилдаг. Ингэснээр автомашин маань илүү барьц сайтай тэнцвэртэй болж хүнд хэцүү нөхцлөөс амархан гарах давуу талыг бий болгодог. Одоо та бүхэндээ RAV4 Adventure загварынхаа салооны асуудыг танилцуулъя. Юун түрүүнд урд хянах дэлгэц маань 12.3 инчийн бүтэн LCD дэлгэцтэй болж шинжлэгдсэн. Жолоодлагтай холбоотой бүхэл мэдээллүүдийг өндөр нэгтрэлтэйгээр байнгын харж явах боломжтойгоос гадна дугуйн даралт, аюулгүй функцүүдийг мөн урд хянах дээрээсээ удирдах, унтрааж асаах боломжтой болсон. Суудлын хувьд арьс болон элгэн оруулахтай болсон бөгөөд 100 цагт хөлрөх, өвлийн улиралд хайрах асуудал байхгүй ба урд игнэний суудлууд 2 төвшөнд таалдаг, байршлын электрон тохиргоотой. Урд игнэнд 3 ширхэг, хойд игнэнд 2 ширхэг USB болон Type-C оролтоогоос гадна утасгүй сэнгэлэгчийг давхар суйрлуулж өгсөн байгаа. Харин агаар жуулчдын хувьд урд болон хойд игнээр үйлдвэрлэдэг 2 бүсийн удирдлагатай салонд орж ирж байгаа агаарын бохирдлыг илүү нарийн түвшин шүүж, агаарын чанарыг сайжруулах PM2.5 цэрийн агаар шүүгчтэй. Голын entertainment дэлгэцийн хувьд Bluetooth болон Apple CarPlay-ээр холбогддог 10.25 инчийн том дэлгэцтэй. RAV4 Adventure автомашин маань Toyota Safety Sense 2.5 системтэй. Энэхүү систем маань дотроо тоормсны туслах системүүд, шаргалтын эсрэг туслах систем,
их биеийг тэнцвэржүүлэх систем, аюулгүй байдлын идэвхтэй анхааруулах систем, идэвхтэй тоормос, сохор бүсийн мэдрэгч, игнээ байр хадгалах, тогтмол барих зэрэг гинтийн осол аваараас хамгаалах, урьдчилан сэргийлэх аюулгүй системүүд багтдаг. За мөн үүн дээр нэмэгдээ зогсохгүй авто хоолт буюу хүл амраагч, өгсөөр болон уруу зам туслах систем, урд хойд цаадыг мэдрэх 8 ширхэг ультрасоник радар, 1 ширхэг миллиметрийн долгионы радар, автомашины эргэн тойронд байрласан 5 ширхэг 360 градусын камерын системээр тоногдсон. Эдгээр мэдрэгч болон камерын тусламжтайгаар та өөрийн автомашины гаднах орон зайг аюулгүй хянаж, хол зонд болон төвчрөлд урд машинаа дагаж хагас автомат жолоодлогыг хийх боломжтой. Ингээд CarMax-тай хамт RAV4 Adventure загвартай танилцсан үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр эргээд уулзцгаая.